Үхэл сэхлийн тулаан. Монгол улсын зөвлөх эмч Ангаа ухааны доктор Дэд профессор Ган Жаргал нь хасуу шивэрт аршаан сувирлын Д блокийн 4 давхрын 401 тоо дөрөөс унаагүй, тагнаас нь унаагүй гэдгийг бид бүхэн шинжлэх ухааны тодорхой суурилан та бүхэндээ хүргэсэн. Дээрээс нэмээд талигаачийн зөвхөн биеийг нь гадна талдлахад үүссэн 23 нэг төрлийн шарх нь түүнийг амьд байхад нь үүссэн бөгөөд нэг нь агшинд үүсээгүй гэдгийг нь мөн шинжлэх ухааны хөдөлсөний тодорхой суурилан та бүхэндээ хүргэсэн. Тэгэхээр Ган Жаргал докторын амь насыг хэн хөнөө? Ер нь 2022 оны 7 дугаар сарын 8-наас 9 шилжих шин чухам юу болж өрнөсөн бэ гэдгийг эрен сурвалжлах сэтгүүлзэн таамагт суурилсан судалгааны арга тулгуурлан та бүхэндээ би ярьж өгье. Доктор Ган Жаргал 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шөнийн 1:36 минутанд хамт олонныхоо дунд амьд сэрүүн байгаа бичлэгийг та бүхэнд дөнгөж сая үзлээ. За энэхүү бичлэг хийгснээс ойролцоогоор 10 орчим минутын дараа түүнийг байрлаж байсан 401 тоо өрөөнд нь унтуулж амруулахаар түүнийг 3 шав болох ад заяа Нандин Эрдэнэ шин цэцэгнаар багшигаа дагуулад өрөө рүү нь явсан байгаа юм. Нэг 40 үед бид нар багшиг өрөөсөө ингээд унтаад сэрэхгүй байгаа тахлаар нь за багш нэлээ ядарчтэй гэд тэгээд өрөөнд нь оруулж унтуулъя гэд манай ангийн 2 охин бид 3 нийлж агаад тийш өрөөнд нь оруулж унтуулсан. Өрөө рүү нь ороод хамгийн хан талын орон дээр орд дэвсгэрийн даав эднэрийг нь хийж өгөөд тэгээд багшиг унтуулсан. Багшигаа өрөөнд нь оронд нэвтэж унтуулчаад буух үед ойролцоогоор шөнийн 2 цаг болж байсан гэдгийг. Тэгэхээр шөнийн 2 цагт доктор Ган Жаргал амьд сэрүүн байсан тэдүүгий орондоо орчихсон, унтаж амарч байсан гэсэн үг. Саяны нэр дурдсан 3 эмч доошоогоо нэг давхар руу буугаад нөгөө дууж хурдж байсан Г блокныхоо VIP өрөөрөө орох агшинд доктор даваахөө яг тэр 3-т зөрж гарсан байгаа юм. Өрөөрөө унтаж амрах чагаа болтойгоор. За ингээд нөгөө 3 эцэстэн чинь даваахуу доктортой зөрөөд VIP өрөө рүү орсон чинь нөгөө дуулж хурдж байсан хүмүүс нь талан байхгүй болчихсон байсан. За бүр тухайлбал нүүр амьсгалын сургуулийн захирал Батбаяр байхгүй байсан. За багш доктор Ганбаатар байхгүй байсан. За Ган Төмөр доктор бол гитараа тоглоод яалтчгүй сууж ясан гэдг юм байна лээ. За шөнийн 2 цагийн үед нөгөө 3 эрдэнэттэй зөрж өнгөрсөн даваагүй доктор чи харин тэгтэл өрөө рүү яваагүй байдгаа. Тэрвэр нүүр амьсгалын сургуулийн захирал Батбаярыг хаанаас ч явуулж аваад тэд хамтдаа Ган Жаргал докторын байрлаж байсан 401 тоо өрөө рүү орсон чинь тэрвэр цааш нь орон дээрээ гарчсан унтж байсан учраас буцаж гарсан гэж мэдүүлсэн байдаг. За Г блокийн VIP өрөөнд дууж хурд байсан хүмүүсийн талаас илэн гээд гараа явчихсан. Ер нь хүмүүс амрах чинжиндээ орчихсон. Гажиг засал, согог засал, мис засал гэсэн чиг үүргүүдээс салаад ингээд парагцаар салаа явчихсан байсан. Яг энэ үед хэн нэгэн итгээд доктор Ган Жаргалын өрөө рүү 401 тоо өрөө рүү орсон байдгаа. Би хүнийг бол гүтгэж байгаа юм биш шүү. Гинт тэрд гүтгэж байгаа юм биш шүү. Тэгэхээр Ган Жаргал докторыг өрөөнд нь унтж байхад нь угтсан сэрээж бос аливаа гарын хамстай арих үе гэж дуудах хамгийн өндөр магадлалтай хүмүүс бол нүүр амьсгалын сургуулийн захирал Батбаяр, за доктор Даваахүү, за мөн багш Ган Төмөр, мөн доктор Ганбаатар нар л байх хамгийн өндөр магадлалтай. Хүн ингээ орондоо орчихсон гэд гүн ойрондоо автсан дуужирч байхад хэн нэгэн согтуу хүн ирээд алив босооч сэрээч арих уйл да чи ягаа унтчихваа гэдээ угтчихад бол тэр нь ямарваа нэгэн хүн дургуйцдгээ цааргалдаг босгоос. За тэр тусмаа доктор Ган Жаргалын хувьд бол бүр их цааргална. Яагаад тэгэхээр тэр хүн ерөөсөө тийм архийг шүлэнгэж уудаг, тасартлаа гудардаг тийм хүн огт байгаагүй. Би нэг удаа гэрт нь очиж л байсан.
Ингээд л уучаал инээд алдаад за одоох нь унтлаа шүгээл унтаад өгнө ерөөсөө. Өөр асуудал ерөөсөө гарахгүй. Манай найз минь юм арих одоо энэ гэдэгтээ бид ингээд хаяа нэг уулзсан мэдээж хэрэг уудсан хийхэд бол өөрийнхөө хэмжээг мэдэл би унтлаа гэж унтцдаг баг. А тэгээ унтж байгаа твцэн хоноод хизэж босч ирдгүй юм багхгүй. Согтуу этгээдийн албадах шаардлагаар доктор ган жаргал өрөөнөөсөө орноосоо босох, өрөөнөөсөө гарах үйл явц. Одоо гар нь гарахгүй, бус нь босхгүй гэх үйл явц эсэргүүц тэмцэлтэй явсараад ойролцоогоор 20 орчим минут үргэлжилсэн хэмээн бид бүхэнд таамаглаж байгаа юм. Тэгэхээр шөнийн 2 цаг 20 минутын үед бол ган жаргал доктор маань амьд байсан гэсэн үг. 4 давхрын 401 тоот өрөөнөөс доошоогоо 1 давхар хүртэл одоо бууж байгаа үйл явцыг харахад ойролцоогоор 3 орчим минут үргэлжилж байсан. За баруун талын хаалгаар нь гараад E блокийг тойроод шар генератор дээр очих хугацаа нь мөн 1 минут 30 орчим секунд үргэлжилж байсан. Тэгэхээр доктор ган жаргал өөрийг нь угтсан сэрээсэн хүмүүсийг дагаад тэр шар генератор дээр очих хугацааг тооцоод үзэхэд бол шөнийн 2 цаг одоо 25-аас 30 минут үе тэр чинь очсон байж таарах нэ. Цаг хугацааныхаа хувьд бол. За би яагаад ган жаргал докторыг өөрийнхөө хөлөөр тэр шар генераторт очсон гэж итгэлтэйгээр хэлээд байна вэ гэхээр түүний хөлийн ууланд бохирлогдчихсон байсан. Оройн 22 цагийн үед шүршүүрт орчихсон. 22 цагаас 24 цагийн хүртэл одоо халуун аршаанд том усан бассейн дотор ингээд 2 цагийн турш орсон хүний хөл цэв цэвэрхэн байх нь тодорхой шүү дээ. Гэтэл цогцолдох үед түүний хөл нь одоо шавраа маш ихээр бохирлогдсон байсан учраас ямар нэгэн хэмжээгээр тэр хүн бол өөрийнхөө хөлөөр явсан л гэсэн үг болж таарад байгаа. Хэрвээ 4 давхраас унчихсан бол тэр хүн мэдээж агаар дээгүүр гүгээд хөлн шавар шохоо уучихгүй учраас хин нэгний дагаж тэнцээ очсон байх нь бол баараггүй байгаад байгаа маа. За ган жаргал докторыг өрөөнөөс нь угтсан сэрээгээд дагуулж яваад шар генераторын хажууд аваадсан хүмүүс түүн рүү ямар нэгэн шалтгаанаар шууд халтанд довтлсон. Энэхүү хаалгыг эсэргүүцэн тэмцэлдэх үеэр доктор ган жаргалын баруун гарынх нь ядам хуруунд 2 см-ийн гэртээ одоо үс таслагдж үлдсэн. Зүүн гарынх нь дунд ядам чигчээ хуруунд 5 ширхэг үс мөн таслагдж үлдсэн. Тэгэхээр тэр чинь бол маш их хүч гаргасан, өртөлдсөн, зууралцсан тэмцэлтэй өрнсөн гэсэн үг. Баруун шуунд 6 см урт зулгаралт. Баруун гадна хэсэгт 5 см урт зулгаралт. Баруун мөрний ар хэсэгт зэрэгцээ зураасан зулгаралт. Энэ үеэр талигаач одоо доктор ган жаргал маань зүүн хөлийнхөө одоо өрөөс нь таавчгийг гээгдүүлж тэжээ өргөдөөс үлдээсэн байдаг. За энэхүү тэмцлийн үеэр одоо ган жаргал докторийн подологны яг цээжин хэсэгт нь 4 хуруу орчим урттай гэж 10 орчим сантиметрийн урттай хутгах ч юм уу, тонгорох ч юм уу ямар нэгэн тийм хурц эрдэ зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэт урагдлалт бий болсон байх одоо магадaltaй байгаа юм. Тэгээ өөртлөө ингээд нэг хурц зүйлээр ингээд подологын зүсгэдэд ингэнгүүт намайг алах нэ, миний айнасанд хатах нэ гэдгээс айж болгоомжсон тэрвэр шар генераторын хойгоор ертөнцийн зүгээр зүүн чигийг цуглан хамаг хурдаараа гүйсэн байгаа маа. За ингэж зутах үедээ тэрвэр хасуу шивэрт аршаан сувилт хийгээд түүний хойно байгаа дөрвөлжин байшрын хооронд татсан төмөр турбааг харахгүйгээр мөргөж мөн артаас нь хөөжөөс итгэвтэй баригдсан байх одоо хамгийн өндөр магадaltaй байгаа маа. Үүсний дээр 3-ыг харьцах 1 см хэмжээтэй зулгаралт. Ингээ баригдаад зууралтын тэмцэлтний үеэр юу болсон бэ гэхээр тэр баруун одоо хөлийнхөө таавчгийг одоо тэр цогцолцсон газараас зүүн хойд зүгт байгаа 11.4 м-ийн зайд байгаа зайд гээгдүүлсэн хайсан байх мөн магадaltaй боломжтой байгаа маа.
Амь хөрөгчийн хоёр тавчгийг харахад хоёулаа цэвэрхэн байсан. Тэгэхээр энэ тавчгаа гээснээс хойш л одоо түүний хөлд нь шавар шавхаа үүсэх процесс явагдаж эхэлсэн гэсэн үг байна. За хэрэг гардаг шин хасуу шивэрт аршаан сувилийн газарт одоо маш их хэмжээгээр бороо орсон. Цэцэрлэг хотод шөнөдөө 7 өдөртөө 21 градус дулаан. Гадаа бид нар түүдэг асаах гад болохгүй учраас VIP өрөөнд орсон. Тэгээ бороо орсон учраас нөө зүлэгчин шавар намг шавхаа болох нь тодорхой. Тийм учраас талигаачийн хол бохирдсон байгаа. Баруун өлийнхөө тавчгийг гээснийхээ дараа ямар нэгэн одоо тушаанаар мөн л одоо тэр халтчаа сэтгүүлээсээ мултарсан. Энэ үедээ дахиад хой зүгж хэлж гүйх үедээ хойдолд нь байсан дөрвөлжин хэлбэртэй бетонын цементийг одоо харахгүйгээрс мөргөөд бүдэрч унсан байх боломжтой байгаа. Баруун тохойд 1 см зулгаралт. Баруун гуйны урд доод хэсэгт 12-ыг харьцах 4 см нэдрэгдсэн зулгаралт. Зүүн гуйны урд доод хэсэгт 10-ыг харьцах 6 см нэдрэгдсэн хар хүрэн зулгаралт. Зүүн шагаан дотор хажууд зулгаралт. Зүүн тавхаан урд хэсэгт чигчээ хуруу болон шагаан урд хэсэгт зулгаралт. Духны баруун хэсэгт 6-ыг харьцах 5 см зулгаралт. Духны зүүн хэсэгт 2-ыг харьцах 1.5 см зулгарал. 何か道路で転んだような跡なんですね。これね。こういうとこね。гэрчгсэн юм шиг тийм эртлэн шүү дээ тийм ээ. Ингэж унснаар одоо түүний амь гарах одоо сүлийн найдвар тасарсан бөгөөд тэрээр халтсагч этгээд нарт чирэгдэн одоо шар генераторын зүүн тал руу очсон. За энэ үед нь одоо талигаачийн цээжин тус газар руу ямар нэгэн зүйлээр маш хүчтэй цогсон цохилтыг одоо хадагч этгээдүүд үзүүлсэн. Цээжний дээд хэсэгт 12-ыг харьцах 13 см талбайг хамарсан том хэмжээтэй зулгаралт. ただ私はこれを見てここの首とこの胸の傷がこの転落ではちょっと説明がつかない。これも生きてる時に負った傷ではずです。 За талигаачийн цээжин тус хэсэгт нь ингээд ийм том хэмжээний зулгарал шарах үүссэн байсан. Түүнтэйгээ зэрэгцээд өвчүүнийхэн хэсэгт нь бол ийм 2 3 дугаар хавирга нь хугарсан байгаа байхгүй юу? Тэгээд энэ шинж тэмдгэнд бол өндрөөс уналттай огт холбоогүй. Яагаад би нэг амар ихтгэлтэй хэлж гэнэ вэ гэхээр одоо нөгөө нэг цээжин тус хэсэг рүү хүн рүү ингээд хүчтэй цохихоор зэрэг яадгүй гэхээр хүн нөгөө нэг цээж рүү хүчтэй цохилт авахар зэрэг ийм огцом нөгөө нэг ийм нөгөө уушгин дэсэн үдэгдэл хүчил төрөгч чинь нөгөө нэг оливол буюу захын эд эрхтэн рүүгээ нөгөө хүчил төрөгчийг шахаад тэгээ тухайн үед бол уушиг болол хийгээр баяжаад ийм хүчил төрөгчээр баяжаад ийм хийрхэг болоод уушиг ингээ хэмжээгээрээ томорчдөг юм байна. Өндрөөс уналтын үед болохоор зэрэг унсан тал руугаа тухайн уушиг бол шалж ягаад агаарчлалт нь халдагддаг бол эсэргээрээ одоо талигаачийн минь бид болохоор зэрэг уушиг ингээ томроод цайвар өнгөтэй болоод хийгээр ингээ хэрхэг болоо томорцсон байгаа хгүй. Энэ бол өндрөөс уналтын шинж тэмдэг угаасаа огтоос бишээ. Энэ бол цээж рүүгээ хүнд хүчтэй цохилт авсны улмаас үүссэн шинж тэмдэг. だからこれは例えば棒のようなものでね叩かれてるかもしれません。 Энэ бол ингээд цээжний шаргаач энэ бол ямар нэг юм боо юм уу тий шонч юм үн ч юм тийм юм байдаг шүү дээ. Тийм юмар зөхөгдсөн байх магадaltaй. Энэ тэгтээ амьд хот нь үүсэх хөстэй энэ шарах бол. これはやはり生きてる時にできる傷ですか。そうです。 Тийм гинэ. Хамгийн гол нь тэр хэргийн газар дээр байгаа тэр төмөрний чинь хэв нь цээжин зогсон тэр хээтэд таарч байгааг юу гэдгийг тэр цагдаа нар чинь шалгаж толгож үзэх ёстой. Хэрвээ тэрийг ингээд хэвэн таарч явах юм бол тэр зэвсгийг ашигласан гэдэг нь баараг болох нотлогдно гэдэг үл хэлжсэн. Талигаачийн одоо өвчүүнийх нь 2 3 дугаар хавирга нь хугар хүртлээ тийм хүчтэй гинтсэн. Ийм хүчтэй зохилтыг одоо цээжиндээ авч утсан хүмүүс бол мэднэ. Өвчүүг нь баг нэгсдэ цөм зогтож штэ. Энэ зохилтыг авсан хүмүүс бол эхлээд авсгаж чадхаа болдог. Нүд нь шууд харах болдог. Авсгаж чадхаа болсон сүлдгийг шууд сөхөр хунд. Ямар ч эсэргүүц чадваргүй болоо сөхрөн ундах үед нь
хэн нэгэн итгээд түүний одоо хоолойг боомлсон байж болзошгүй байгаамаа. Хүзөөнд үссэн байж болох үс 3 ширхэг хөндлөн орно. Талигаачийг босс нь бол гарцаагүй. Яагаад гэх юм бол талигаачийн одоо хүзээний урт хэсэгт байрлах бамбаа мөгөрс, бөөгч мөгөрс хилэнд орох хувцас нь хугарцсан байсан. Энэ бол боолтын үед үүсдэг маш тодорхой шинж тэмдэг. За талигаачийн оочны зүүн доод хэсэгт нь ийм чигчэн уруу орох хэмжээний ийм гүн шарах үүссэн байсан. Эрүүний зүүн доод хэсэгт 2.5 см-ийг хайрцаг 0.5 см хэмжээтэй мохоо зүйлээр үүсгэгдсэн гүнзгий шарах. Тэгээ амны хөндөгөөр дүүрэн цус үүссэн. Тэгээ цагаан мөгөрсөө хоолой дүүрэн цус. Энэ хэдий бий болох вэ гэхээр тухайн үед бол талигач минь амьд байхдаа залгсан байгаа хгүй тэр хэмжээний цусыг. Тийм болоод тэр цагаан мөгөрсөө хоолой хүртэл ингээд юм цус дүүрсэн байгаа. Тэрнээс биш хэвтэй байдалтай үед бол хизээч цагаан мөгөрсөө хоолойгоор цус дүүрдэг юм аа. Энэ бол амар ойлгомжтой. そうですよね。だから今日すごく頸部を圧迫されないと起きないんですよ。だから棒みたいなものでこう殴られたりとかしないと起きないですよ。 Шонч юм те нэг юм зөхгүй бол бий болохгүй шалах гэж хэлж байна. Биений санаа юу гэж хэлэх гээд байгаа гэхлээр гэмтэл тус бүрийг бүгдийг судлах хэрэгтэй. Тус бүрийг. Энэ гэмтлүүд маань хоорондоо шалтгаан толгойтой юм уу? Эсвэл тусдаа үүссэн гэмтлүүд юм уу гэдгийг л ялгаад салгаад өгчих юм бол эргээд энэ ар гэрийнх нь хүсэж байгаа зүйл тэр юм болов гэж би ойлгоод байна. Ган жаргал докторын амь насанд халдах одоо энэхүү аимшигтай балмууд үйл явдал ойролцоогоор 20 орчим минут үргэлжилсэн гэж одоо үзэж байгаа. Яагаад тэгэхээр түүний биед байгаа тэр олон тооны шарц суулгалтуудыг одоо мэрэгжлийн хүмүүс нь хараад наа ч бол 15-аас 20 минутын үед дараа үүссэн байх боломжтой байна. Хамгийн гол нь дандаа амьд нь үүссэн байна гэдгийг хэлээд байгаа юм аа. Тэгэхээр доктор ган жаргал 250 минут үед хамгийн сүүлд амь насыг нь хөнөөсөн хамгийн аимшигтай зохилтыг авсан байх боломжтой байгаа юм аа. Толгойн оройд 6 харьцаг 2 см хэмжээтэй 100 хэлбэрийн язарсан шарах. Ийм хүчний үйлчлэлээр энэ номон заасан зад согсны улмаас цусны ийшээгээ цацагдсан байх маш өндөр магадaltaй байгаа. Нөгөөдөөр гавлын ясны хугарал хаанаас хаашаа чиглэсэн хугарал вэ? Хүч хаанаас үйлчилсэн юм бэ гэдэг асуудлыг зайлшгүй тогтоож ижил энэ хэрэг бол шийдэгдэх болоо да. Саяны одоо та бүхний сая үзсэн зурагт үзүүлсний дагуу цохилт үүсгэн байх хамгийн өндөр магадaltaй байгаа. Яагаад тэгэхээр цус болон тархин цацгдсан чиглэл нь яг тэр чиглэл рүү харагдаад байгаа. Энэхүү зохилтын үеэр талигаачийн гавлын яс заацаараас салсан хөндлөн хугарлаж тархин цацагдаж тэрээр тэр дор амьсаа алдсан. За ингээд цогцос яг дээшээ харсан байдалтайгаар яг зурц үзүүлсний дагуу оочих үед амь насанд нь халтсан этгээдүүд магадгүй тар цухтаасан биз. Талигач минь амь насыг хөнөөснөөс хойш багадаа 2 цагийн дараа тэдгээр бол алуурчд очсон байгаа. Тухайн одоо хэрэгүүлсэн газраа. Талигач төгс доош харсан байгаа байхгүй юу? Ингээд доош харж төрүүлгээр хавтсан байгаа гэсэн үг. Гэтэл очиод ингээ хэрэг газрын орчин чинь хүүрийн толбон уруундаа үүссэн байгааг одоо та харах юм бол одоо хамгийн түрүүнд юу их вэ? Одоо эргүүлчихэл гэж бодсон шүү дээ, тэ. Насварсан хөдөлгсөн байна л гэдэг нь тодорхой байна гэсэн үг шүү дээ, тэ. Хэрвээ доош харсан хүний нуруунд дээр нь хүүрийн толб байх юм бол тэр хүнийг бол эргүүлээд харуулсан байна л гэсэн. Тэгэхэд бол талигач маань болохоор дээшээ харсан байдалтай баруун горон тухайн үеэр нь уларсан. Тэгээд хүзүүнийхэн орон морон гэл тэр нүүр мөрөөл бол маш аимшигтай хийж харсан одоо хүнд алуулсан байна гэдэг байдлаар бол харахад ойлгомжтой байсан учраас тэр байдлыг нуунд харагдуулахгүй байхын тулд талигаачийн цогцыг бол доош нь харуулж ингээд байрлалыг өөрчилсөн байгаа. Тэрийг бол нэг хүн хийгээгүй. Тэрэн дээр дор хож 2-3 хүн очсон гэж би бол бодож байгаа. Нар мандчгаа шинж буцаг харуулдаг энэ Санкас гэдэг ийм аппликейшн байдаг л та. Тэгэхээр яг Архангай аймагт
одоо энэ хэрэг гарсаас энэ цэцэрлэг хотоос 30 км-ийн цайтай газарт тухайн хэрэг болсон. За тэр өдөр өглөөний 4 цаг 45 минутанд үүр цайж эхэлсэн гэсэн үг. Яг нэг цэнхэр ингэж цагаан туй гарч ирдэг шүү дээ. Үүр цайж эхлээд нар 5 цаг 30 минутанд мандсан байх нь байна. Тэгэхээр яг энэ үүр цайсан үеэр нөгөө алуурч итгэхэд үт чинь цогцыг эргүүлсэн болсоор хамгийн боломжтой нь бол 4:50 үед яг үүр цайгаад гадаах орчин ингээд харагдах болсон үеэр л энэ одоо цогцыг зөөвөрлөх ажиллагаа явуулсан гэсэн үг. Тухайн тэр хоёр давхар шүн ингээд 1-2 цагууд чимээ сонсон гэдэг байгаа. Тэр хоёр хүн бол тухайн одоо тэр манай нөхрийг амнасаа алдах үеийн бүх зүйлийг харсан үтсийн би гэрч гэж би бол бодож байгаа. Яагаад гэх юм бол тэр хоёр хүний мэдүүлэг нь яг ижилхэн бид хоёрыг шүн унтж байхад шөнийн 1-2 цагийн үед байхаа шалан дээр юм унж байгаа юм шиг түр хийсэн чимээ гараад шал дөргиж байгаа юм шиг мэдрэгдсэн. Тэгэхээр нь би манай дээд давхарт амарч байгаа хүмүүс өрөөний шалан дээр юм унгаас юм байхаа гэж бодоод нэг их юм бодлого буцаж унтаж амарсан. Дөө бид хоёрыг шүн амарч байхад шөнийн хэдэн цаг болж байсныг нарийн мэдэхгүй байна. Миний тамгалж байгаагаар шөнийн 1-2 цагийн үед төр хийсэн чимээ гарахад шал дөргих шиг болсон. Тэгээд би дотроо тухайн үед амрагчдын нэг нь шалан дээр мунгацсан юм багтаа л гэж бодсон. Тэгээд нэг хэм бодлого унтаж амарсан. Нэг өрөөнд байсан хоёр хүнээс ингэ мэдүүлэг авсан байгаа. Тэгээ мэдүүлгийг ингээд хариултад харсан чинь яг энэний өгс мэдүүлэг энэ хүн хуула битсэн юм шиг маш адилхан байгаа байхгүй юу? За. Тийм байх магадлал байдаггүй. Байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд ер нь бол бүгд өөрийнхөө төсөөллийг л ярина. Одоо гэрч гэдэг бол тэр хэргийн талаар мэд хөндлөнгийн хүнийг хэлж байгаа шүү дээ, тий. Хамааралтай бол гэрч бишүүлж хуурч шүү. Тэр харсан үтсэн тэгчээ хэлэхгүй бол энэ бол хамтран оролцогч эсвэл үл мэдээлэх нуун талсан хүн болж өөр байхгүй. Тэг ингээд хэдэн мянган хэрэг байна. Тэр хэдэн мянган хэрэг дотор яг адилхан хоёр нэг зүйлийг зэрэгцэд зогсож байгаа бол харж байгаагүй юм бол одоо тэг яарч болно гэж. Ямар тий хоёул яг нэг зүйлийг хоёулаа харсан ч гэсэн хоёулаа өөрөө адилаар л өгдөг. Илэрхий яг нэг зүйлийг тотмит тавтчихвэл ерөөсөө өгсөн хуйлцсан байх магадaltaй учраас тусгаарлаад ингээд хоёр удаа тавсарлахтайгаар мэдүүлэг авч эхлэхэд угаасаа зүрж эхэлдэг юм л процесс явдаг. За тэгэхээр хэргийн бодит байдлыг одоо мэдүүлэг буюу гэрч хохирогч яллагдагчийн одоо тэр мэдүүлгээр хэргийн бодит байдлыг тогтооно гэвэл цаана ямар ч эргэлзээ байдаг. Эргэлзээ байхаас арга байхгүй. Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгөгчийн нас их маш чухал байдаг. Мэдүүлэг өгөгчийн хүүс их чухал байдаг. Мэдүүлэг өгөгчийн биеийн чац буюу одоо өндөр нас хамаарч тодорхой зүйлийг өөрөөр хардаг. Хүний наснаас хамаарч нэг зүйлийг өөрөөр өнцгөр тайлбарладаг. Тухайн одоо үйл явдлыг харсан тэр хоёр давхрын тэр хоёр гэрч бол ерөнхийдөө бол тухайн үйл явдлыг харцаад маш хайж сандарч балмагцсан байх гэж би бол дотроо бодож байгаа. Тэр үед нь бол тэр үйл явдал процессыг харсан гэдгийг тухайн үйлдэлийг хийжсэн хүмүүс мэдчихсэн учраас тэр хоёр өрөөрөө бол би хоцсон гэж бодож байгаа. Тэгээ хоёр давхарт очиод хаалганд төгссөн чинь хоёр давхарт байж онгойлгосон. Тэгсэн дотор нь хоёр хүн байсан байхгүй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан. Тэгээд тэр хоёр хүн дөнгөж сэрцэн ингээд яаруу санд руу хувцаа баглал ингээд их л сандрал байгаа байхгүй. Тэгэл мэдээж нь олон хүмүүс ороод ирэх хүн сандрахлах л. Хүмүүс ингээд энэгээр унсан юм байна. Тэрэн дээрээс тэнд далигаад энэ цохоод ийш унсан энэ төр гэл ингээд ярих хооронд нөгөө хүмүүс жижигхэн балкон дээр шамбаарлаж байсан учраас би ганцаараа хоошоо гараад ирэхгүй та. Гарчаар ингээ хоошоо гарсан чинь өрөөнд багтахуулахаар би гараад ирэхгүй. Нөгөө хоёр хүн чинь байхгүй. Тэгэхээр би гараад коридорт гараад ирсэн чинь нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр чинь зүгээрцээ гадаа зогсож байна. Өрөөндөөс хоёр юм байна. Тэгсэн нямхуу хажууд нь зогсож байна. Нөгөө залуу. Тэгснэ яг намаа гарахтаа зэрэгцээд зүгээрээ ярьсандаа шүү гэсэн бохоо. Тэгэхээр би гайхахгүй. Зүгээрээ ярьсандаа шүү гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Юу ярьсандаа? Харин юу гэсэн үг? Тухайн үед бол яг ингээд нөгөө чи юу гэж асуух сэтэл гардгүй юм байна л да. Үн чинь нөгөө яахаараа тэгэж яваад ийшээ унтсан л гэж бодоод ахаас биш. Энэ хүмүүс яагаад хоорондоо ийм яриа ярих болов гэдэг. Одоо энэ үг бол миний бүр ингээд тархинд ингээд бичсэн юм шиг тийм нэг мартагддгүй нэг юм юмнууд шүү дээ. Моментууд. Тэрний нэг багхгүй ингээд
За талигачиг 4 давхраас унахдаа 2 давхрын тагтны хаашлагын модыг мөргөж унсаан тэр мод нь унахдаа толгойнхоо ойролцоо тусаар бохирлогдож унсаан л гэдэг. Гэтэл тэр физикийн шинжээч болохоор ямар дүгнэлт гаргасан гэхээр тэр 2 давхрын тагтны хүрээ модон тэр ерөөсө талигач ерөөсө биеийн айл нэг хэсгээр цохиж мөргөж шүргсэн асуудал ерөөсө байхгүй байна. Харин эсэргээрээ тухайн одоо тэр тагтны хүрээ модыг авахтаа ийм багжаар хөвшиж göмжөж авсан байна. Зориуд санаатаагаар авсан байна. Тэгээд тухайн модонд гэхдээ хамгийн сонирхолтой нь 3 өөр хэсэг цусаар ингээ бохирлогдсон байгаа байхгүй юу? Тэрэн дээр бас дахиад шүүх хэмжээний шинжээч дүгнэлт гаргасан. Нэг цаг хугацаанд тухайн модон дээр 3 өөр хэсэг цусаар бохирлогдох боломжгүй гаргацсан байгаа. Тэгэхээр энэ бол санаатаагаар 2 давхарт одоо ийм сааттай байдлаар унсан гэж ийм зориуд одоо нэг хэргийг төөрөлдүүлэхийн тулд ийм зүйл хийсэн гэж бодож байгаа. Хэрвээ хэргийн газарт анх очисон Архангай аймгийн мөрдөгчд төрүүлгээ харсан байдалтай цогцсны ар нуруунд хүүрэн тол бүүссэн байгааг анх хараад цогцыг зөөвөрлсөн байна гэдгийг мэдсэнсэн бол хасуу шивэрт аршин сувлалд хэрэг гарсан шүн хонсон хүмүүсийг бүгдийг нь тусгаарлаж хэн нэгэнтэй тэмцэлдэх үед бид нь үүссэн байж болзошгүй шинэхэн шарх зулгаралт хувцсны урагталт байгаа эсхийг мөрдөгч нар хийсэнсэн бол талигаачийн биеийн гадна хэсэгт дүүрсэн 23 нэр төрлийн шарх зулгаралт нь өөр цаг хугацаанд өөр хүчний үйлчлэлээр бий болсныг Архангай аймгийн шинжээ чимж залхууралгүйгээр тогтоочсон бол хасуу шивэрт аршаан соёлын 201 тоо төрөнд байрлсан эрэгтэй эмэгтэй 2 хүний гэрчийн мэдүүлэг нь ив ижилхэн байгааг байцаагч нь гэрхай ажигласансан бол хасуу шивэрт аршаан соёлын зүүн талын жигүүрт өглөөний 7 цагт уйлаад сууж байсан 3 эмэгтэй хүнийг таньж илрүүлж чухам яагаад тэнд уйлаад сууж байсныг нь мөрдөгч тогтоосонсон бол ам хөрөгчийн цогцсноос 10 хүрэхгүй алхам зайтай газараас олдсон махир төмөрний хэв нь ган жаргал докторийн цээжинд дүүсэн шархтай тохирж байгаа эсхийг харьцуулаад үзчихсэн бол ган жаргал докторийн баруун зүүн гарын 8 хумсны завсарт зууралдан тэмцэлтэйний үеэр таслагдсан орсон 11 ширхэг ус чухам хэнийх байсныг хасуу шивэрт аршаан сувлалд тэр шин хонсон гих 62 хүний ДНХ-тэй тохирж байгаа эсхийг шүүх шинжилгээний ерхий газрын ДНХ-гийн шинжээж тогтоочсон бол ган жаргал докторыг үхэлд хүргэсэн гавлын ясны суман заацны хугарал нь хаанаас аль чиглэл рүү ямар хүчний үйлчлэлээр үүсгэснийг мөс судлалын шинжээс нар нь тогтоосон бол хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчд хохирогч олхон цэцгийг бус харин энэхүү хэрэгт үндэслэл бүхий с эжигтэй байгаа хүмүүсийг тагнан чагнасансан бол энэ хэрэг тэртээ 3 жилийн өмнө илэрчих байсан ч юм билүү.